Вакцины аюулгүй байдал. Энэ сэдвээр бид дархлаажуулалтын зарчим ба вакцины талаар вакцин бол өвөрмөц бүтээгдэхүүн болох тухай дархлаажуулалтын дараах гажууруулал болон дархлаажуулалтын дараах гажууруулыг мэдээлэх үйл ажиллагааны талаар ярилцсанаа. Хүний бие махбод бактери, вирус болон гэмтсэн эдисийн харь төрлийн антиген шин чанартай уургийг таньж түүний эсрэг антител үүсгэн дархлын урвалаар өөрийгөө хамгаалах чадвартай байдаг. Дархлын хамгаалах урвалыг дотор нь идэвхтэй ба идэвхгүй дархлаа гэж хоёр ангилдаг. Дархлын энэхүү хамгаалах урвал дээр үндэслэж вакциныг хэрэглэн бие махбодыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг. За халдварт өвчин үүсгэгч түүний антиген болон түүний эсрэг антителийг хүний биед оруулан хамгаалах тогтолцоог идэвхжүүлэх замаар халдварт өвчнөөс сэргийлдэг. Вакцин бие махбодын дархлаа тогтолцоог идэвхжүүлэн дархлаа санамж үүсгэх замаар бие махбодыг хамгаалдаг. Вакцин нь ихэвчлэн өвчин үүсгэгч организмтай төстэй бүтцтэй эсвэл ихэвчлэн микробын сулруулсан юм уу хөлсөн хэлбэр түүний хор эсвэл гадаргуугийн уургаас бүтсэн байдаг. За вакциныг антиген шин чанартай уурга бүхий вакциныг биед оруулахад түүний эсрэг антител буюу эсрэг бие үүсч дархлаас санамж үүсэх замаар хамгаалах үйл ажиллагаа явагддаг. За вакциныг дотор нь амьд сулруулсан вакцин, өхөөлсөн вакцин, дэд нэгж вакцин, таксоид вакцин гэж хэлбэрүүдэд ангилдаг. Амьд сулруулсан вакцинд улаан-бурхан улаанууд, томуу, полимиелит, хөхөөл ханиад, халиар, сүрье, хижиггийн эсрэг вакцинууд хамрагддаг бол өхөөлсөн вакцинд полимиелит, хөхөөл ханиад, энцефалит эсрэг вакцин хамрагдана. Дэд нэгж вакцин, Б гепатит эсрэг вакцин, хөхөнцөр вирус, менингококк, пневмококк эсрэг вакцинууд хамрагддаг. Таксоид вакцин, татрангийн эсрэг вакцин хамрагддаг. За вакцины антиген шин чанартай уурга нь дархлаажуулалтын дараа үүсэх гаж тохиолдол урвалыг үүсэх гол шалтгаан болохоос гадна вакцины туслах бодисууд мөн гаж урвалыг үүсгэхэд нөлөөлдөг. За туслах бодисуудад бол туслах бодис, антибиотик, хамгаалах бодис, тогтворжуулагч зэрэг бодисуудыг вакциныг үйлдвэрлэхэд ашигладаг. За дархлаажуулалтыг үндэсний хэмжээнд тодорхой товлолтын дагуу нэг зэрэг олон эрүүл хүн амыг хамруулж явуулдаг. За ийм учраас үндэсний дархлаажуулалт бол хэрэглэх вакцин найдвартай, аюулгүй байх шаардлага тавигддаг. За иймээс вакцин бол өвөрмөц бүтээгдэхүүн гэж тооцдог. За юуны төрөнд вакциныг эрүүл хүнд хэрэглэдэг учраас өвөрмөц бүтээгдэхүүн. За мөн гаж нөлөөний хувьд төвчл багатай байдаг. Дархлаажуулалт нь олон хүн хамруулж гаж тохиолдол хамруулдаг учраас гаж тохиолдох нь илбэг байдаг. За нэгж тунгаар давталттай хийгддэг. За урьдчилан сэргийлэх амгаах ухаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн зардал ихтэй нийгмийн эрүүл мэндийг хамгаалах аргад хамрагддаг. Түүнчлэн вакциныг иргэдэд зөвхөн эмч эмнэлгийн мэргэжилтнүүд хийдгээрээ онцлог өвөрмөц бүтээгдэхүүн гэж үздэг. За мөн вакцин өөрөө биологийн гаралтай бүтээгдэхүүн учраас вакцины үйлдвэрлэлийн тусгай горим, журам шаардлагуудыг хангасан үйлдвэрт бүтээгдсэн байх ёстой. За мөн үйлдвэрлэлийн хувьд хувьсах чанар ихтэй байдаг учраас онцгой бүтээгдэхүүн гэж тооцогддог. За мөн вакцин нь өөрөө эмзэг бүтээгдэхүүн. За температурын болон нөлөөнд мэдрэг байдаг учраас маш эмзэг шин чанараа амархан алддаг онцлогтой. За иймээс үндэсний дархлаажуулалтын хөтөлбөрт хэрэгжилж байгаа вакцин нь аюулгүй найдвартай, өндөр нөлөөтэй байхад гол анхаарлаа хандуулах шаардлагатай байдаг. Эмийн гаж нөлөөг хянан зохицуулах үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь вакцины гаж нөлөөний асуудал юм аа.
Дархлаажуулалтын дараа үүссэн эмгэг байдал болон дархлаажуулалттай холбоотой гэж үзэж буй анхаарал татсан асуудлуудыг дархлаажуулалтын дараа илрэх гаж ургалт хамруулж үзнэ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон байдаг. Дархлаажуулалтын дараах гаж ургал нь хүсээгүй шинж тэмдэг, лабораторийн өөрчлөлт, эмгэг шинж тэмдэг болон өвчин эмгэгээр илэрч болно. За мэдээлэгдсэн гаж тохиолдол нь үнэхээр вакцин болон дархлаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой өссөн эсвэл эдгээртэй холбоогүй ч тохиолдлоор төр зур хамааралтай байж болно. За иймээс вакцины гаж нөлөөний тохиолдол нь үнэхээр вакцины дархлаажуулалтын үйл ажиллагаатай холбоотой байна уу эсвэл тохиолдлын чанартай байна уу гэдгийг ялгах шаардлага гардаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дархлаажуулалтын дараах гаж ургуулын ангиллыг 2012 онд хамгийн сүүлийн байдлаар шинжилэн боловсруулсан байдаг. За үүнд бол дархлаажуулалтын дараах гаж ургуулыг үндсэн 5 хэлбэр болгож ангилдаг. За нэгдүгээрт вакцины ургуул. За үүнд бол вакцины өөрийн шин чанараас хамаарч үүсэх дархлаажуулалтын дараах гаж ургуулыг хамруулж үздэг. За хоёр дахь хэлбэр нь бол вакцины чанартай холбоотой үүссэн ургуул. За үүнд вакцины чанарын асуудал болон вакциныг биед оруулахад хэрэглэдэг хэрэгслийн чанарын асуудлаас үүдэлтэй дархлаажуулалтын дараах гаж ургуулыг хамруулж үзнэ. За дараагийн хэлбэр нь бол дархлаажуулалтын алдаа. За үүнд вакциныг бэлтгэх, хадгалах болон тарих үеийн алдаанаас үүссэн дархлаажуулалтын дараах гаж ургуулыг хамруулж үздэг. За дөрөвт хэлбэр нь бол дархлаажуулалтын завиналтай холбоотой ургуул. За үүнд дархлаажуулалтын дараах завиналаас үүдэлтэй гаж ургуулуудыг хамруулж үзнэ. За тохиолдлын ургуул 5 дахь хэлбэр нь за үүнд вакцины дархлаажуулалтын алдаа болон завиналтай холбоогүй үүссэнийг тохиолдлуудыг хамруулж үздэг. За аюуны төрөнд вакцины ургуул нь бол өөрийнх нь шин чанараас хамаарч үүсэж байгаа ургуулыг хамруулж үзнэ. За вакцины ургуулыг элбэг тохиолдох хөнгөн ургуул ба ховор тохиолдох ноцтой ургуул гэж хоёр хэлбэр болгож ангилж үздэг. За элбэг тохиолдох хөнгөн ургуул нь вакцины дархлаа тогтолцоог идэвхжүүлэх, үүсгэгчийн эсрэг санамж үүсгэх, өөрийнх нь үйлдэлтэй холбоотой үүсдэг. За ихэвчлэн тарьсан хэсэг газар улаах, баг зэрэг хавдах болон халуурах зэрэг шинж тэмдгээр илэрч 1-2 хоногоос хэтрүүлгүй шинж тэмдэг өөрөө намжиж арилдаг. Иймээс вакцины хөнгөн ургуулыг заавал мэдээлэх шаардлагагүй. За вакцины ховор тохиолдох ноцтой ургуул нь ихэвчлэн богино хугацаанд үргэлжилж эмчлэгдэх боломжтой бөгөөд байнгын эмгэг үүсгэгдэггүй. За зарим ховор тохиолдох ноцтой ургуул нь байнгын хөгжлийн бэрхшээл үүсгэх юм уу амь насанд эрсдэл учруулах хэлбэрээр хүнд хэлбэрээр тохиолдож болдог. За ховор тохиолдох ноцтой ургуулд дараах хэлбэрүүдийг хамруулж үздэг. За үүнд үхэлд хүргэсэн тохиолдлууд, амь нас эрсдэлд үзүүлсэн тохиолдлууд, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд хүргэсэн эсвэл эмнэлэгт хэвтэх хугацааг уртасгасан тохиолдлууд, удаан хугацааны болон байнгын хөдөлмөрийн чадвар алдагдалт үүсгэсэн тохиолдлууд, төрөлхийн гажиг согог үүсгэсэн тохиолдлуудыг хамруулж үздэг. За вакцины ургуултай холбоотой үүссэн ховор тохиолдох ноцтой хэлбэрүүдийн зарим жишээг энэ хүснэгтээр харуулж байна. За хамгийн сүүлийн багнанд за эдгээр гаж ургуулууд ямар хугацаанд илэрдэг нь харагдаж байна. За жишээлбэл сүрьегийн эсрэг вакцины улмаас эдэд лимфатинит, ясны өрөвсөл, тархмал сүрьегийн халдвар зэрэг гаж ургуулууд үүсч болдог. За Б гепатитын эсрэг вакцины улмаас анафилакси урвал, улаан бурхны улмаас эсрэг вакцины улмаас халууралт, таталт, тромбоцитопени, хүнд хэлбэрийн харшлын урвал, анафилакси, энцефалопати зэрэг гаж ургуулууд үүсч болдог. За халдварт саагийн эсрэг вакцинаас ихэвчлэн вакцинаас шалтгаалсан саа үүсэх хэлбэрээр гаж ургуул үүсдэг бол за датрангийн эсрэг вакцины улмаас буулганы мэдрэлийн өрөвсөл, анафилакси урвал үүсч болдог. Бол хөхүүл ханиад эсрэг вакцины улмаас тасралтгүй удаан хугацаагаар уйлах, таталт үүсэх, анафилакси, энцефалопати үүсэх болон за ухаан алдах,
хариу урвал алдагдах хэлбэрээр гаж урвалууд үүсч болдог. За дархлаажуулалтын алдаатай холбоотой урвалыг дотор нь вакцины хадгалалт, тээвэрлэлт, бэлтгэлийн алдаатай холбоотой үүссэн урвал вакцины хэрэглэх заалт болон зөвлөгөө буруу өгснөөс үүдэлтэй урвал, за вакцины хэрэглэх аргын алдаанаас үүдэлтэй урвал гэж үндсэн 3 хэлбэр болгож үздэг. За вакцины хадгалалт, тээвэрлэлт, бэлтгэлийн алдаатай холбоотой үүссэн гаж урвал нь бол вакцины хэд халуун болон хүйтэн нөхцөлд хадгалах, тээвэрлэх, бэлтгэхтэй холбоотой, мөн хэрэглэх хугацаа хэтэрсэн вакцины хэрэглэсэнтэй холбоотойгоор ихэвчлэн үүсдэг. За энэ тохиолдолд бол вакцины физик шин чанар өөрчлөгдсөний улмаас вакцин тарьсан хэсэг газрын хариу урвал үүсэх болон эсвэл системийн урвал үүсэх байдлаар гаж урвал илэрдэг. Мөн вакцины халдварт өвчнөөс хамгаалах чадвар буурахад хүргэдэг. За хоёр дахь хэлбэр болох вакцины хэрэглэх заалт болон зөвлөгөө зөрчигдснөөс үүдэх дархлаажуулалтын дараа илрэх гаж урвал нь эсрэг заалттай тохиолдолд вакцин хийсэн тохиолдолд вакцины заалт, тунгийн дэглэм, хэрэглэх аргын алдааны улмаас үүссэн тохиолдлуудыг хамруулж үздэг. За энэ тохиолдолд ихэвчлэн анафилакси, тархмал халдвар үүсэх, за буруу газар буруу хэрэгсэл техникээр тарьснаас системийн болон хэсэг газрын урвал үүсэх, мэдрэл балчин судасны болон ясны эмгэг өөрчлөлтөд үүсэх хэлбэрээр гаж урвал илэрч болдог. За вакцины хэрэглэх аргын алдаа нь буруу уусгагч хэрэглэх, өөр вакцинтай андуурах, халдвар хамгааллын дэглэм зөрчих зэрэг шалтгаанаар үүсдэг. За энэ тохиолдолд дархлаажуулалт алдагдах, эсвэл халдвар авах хэлбэрээр дархлаажуулалтын дараах гаж урвал үүсч болдог. За жишээлбэл тохиолдол 1-т 1992 онд А улсын нэг эмнэлэг 5 нера БЦЖ вакцин хийлгэсний дараа коллапсд орсон. За 4 нера амнаас аврагдсан боловч 1 нера эндсэн. За булчин сулруулах тариа вакцин хадгалсан хөлдөгчд хамт хадгалснаас андуурч хэрэглэсний улмаас уг гаж тохиолдол илэрсэн байна. За шалтгаан нь бол дархлаажуулалтын алдаанаас үүдэлтэй гаж тохиолдол гэж үзсэн. За булчин сулруулагчийг вакцин найруулах уусмалтай андуурч хэрэглэснээс уг тохиолдол үүссэн байна. За тохиолдол 2-ын тухайд 2008-аас 9 онд улаануудын эсрэг вакцин хийлгэсэн 14 настай 2 охин 2 өөр газар өөр цагт анафилакси шокт орж нас барсан тохиолдол тэмдэглэгдсэн. За тандалтаар хоёулаа зарим хөлсөнд харшилтаа гэдгээ мэдээлсэн байсан. Мөн түнчлэн анафилакси үүссэн үед яаралтай тусламж үзүүлэх эм тариа байхгүй байснаас амнаас эрсдэхэд хүрсэн байна. За шалтгаан нь бол дархлаажуулалтын алдаанаас үүдэлтэй гаж тохиолдолд энэ тохиолдлууд хамрагдана. За учир нь бол эсрэг заалттай тохиолдолд хэрэгэлсэн болон мөн яаралтай үзүүлэх тусламжид анхаарал болгоомжгүй хандснаас эдгээр тохиолдлууд илэрсэн байна. За иймээс дархлаажуулалтын алдаанаас үүдэлтэй гаж тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжтой. Үүний тулд бол шатлал болгонд хүйтэн хэлхээний системтэй байх, вакциныг зөвхөн үйлдвэрлэгчээс дагалдаж ирсэн уусгагчаар найруулах, задлж хэрэглэсэн вакциныг 6-аас дээш цаг хадгалж болтохгүй устгах шаардлагатай. За вакцины хүргэвчэнд өөр эмхийг хадгалж болохгүй. Эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг тасралтгүй сургалтад хамруулах, үйл ажиллагааны зааврыг мөрдөж ажиллахад анхаарах, дархлаажуулалтын дараа илрэх гаж урвалын эпидемиологийн судалгааг хийж шаардлагатай залруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, за эсрэг заалттай байж болох тохиолдолд анхаарал хандуулж ажиллахад энэ хэлбэрийн гаж тохиолдлоос сэргийлэх боломжтой юм аа. За дархлаажуулалтын зовнилтой холбоотой урвал хүн болон хэсэг бүлэг хүн вакцин хийлгэх үед үүссэн айдсаас үүдэлтэйгээр үүсдэг. За энэ урвал нь вакцинтай ямар ч холбоогүй урвал байдаг. За дархлаажуулалтын зовнилтой холбоотой урвал дараах хэд хэдэн хэлбэрүүд хамрагддаг. Үүнд бол ухаан алдалт хэлбэрээр үүсч болно. За тархилгын үед айснаас амьсгалаа удаан хугацаанд төвчснээс
вакцинжуулагч ухаан алдаж болно. За гипервентиляц хэлбэрээр үүсч болно. За мөн л айдсаас үүдэлтэйгээр олон удаа ойр орох амьсгалснаас толгой эргэх, урал, гар хөл эргэнэх зэрэг шинж тэмдгүүдээр уг гаж урал илэрч болно. За зарим тохиолдолд бол огиж бүүлжих, за сэтгцийн гинтийн цочролд орох, улмаар ойрлж хашгирах, уйлрах, за цутаах гэж тэмцэх зэрэг шинж тэмдэг үйлдэлүүд илэрч болно. За ховор тохиолдолд бол таталт үүсэх хэлбэрээр дархлаажуулалтын завилалтай холбоотой урлууд илэрч болдог. За үүнээс сэргийлэх арга замуудад бол вакцины хүлээлгийн хугацааг богиносгох, зөв зохион байгуулах шаардлагатай. За тохиромжтой тухтай өрөөг бэлдэх. За вакциныг тарилгад бэлдэх ажлыг дархлаажуулалтад хамрагдаж байгаа хүмүүсийн нүднээс далд хийж гүйцэтгэх. За ганцаарчлсан орон зайг бэлдэж ажиллах юм бол энэ хэлбэрийн урлаас сэргийлэх боломжтой. За жишээ дуртахад 2004 онд Д улсад 12-аас 19 насныханд хийсэн улаануудын эсрэг вакцин хийх үеэр нийт 44 хүүхэд гипервентиляц болон бөөлжилтийн улмаас эмнэлэгт хүргэгдсэн. 2 тохиолдлоос бусад нь 90% сэтгэл завинлын улмаас үүссэн урал байсан учраас тухайн өдөртөө эмнэлгээс гарсан байна. За шалтгаан нь бол дархлаажуулалтын завинлтай холбоотой үүссэн урал гэж үзжээ. За дархлаажуулалтын дараах гаж урлыг мэдээлэх үйл ажиллагаа. За вакцины гаж нөлөөний тохиолдлыг мэдээлснээр эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллага вакцины аюулгүй байдлын талаар үнэн бодиттой мэдээллийг авч шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж чадна. За иймээс улс орон бүр өөрийн орондоо тусгай дархлаажуулалтын дараа илрэх гаж урлыг бүртгэн мэдээлэх хуудсыг боловсруулж ашигладаг. За улс орон бүрт тодорхой өвөрмөц хуудсыг бэлтгэж болох боловч дараах мэдээллүүдийг зайлшгүй агуулсан байхыг зөвлөмжүүлдэг. За үүнд вакцины нэр, үйлдвэрлэгчийн нэр, за вакциныг үйлдвэрлэсэн орон, за цувралын дугаар, дуусах хугацаа, хэрэглэх арга, далд хугацаа, за өмнө тун авсан эсэх зэрэг мэдээллүүдийг бол дархлаажуулалтын дараах гаж урлыг мэдээлэх хуудас нь мэдээллүүдийг багтаасан байх шаардлагыг тавьдаг. За дархлаажуулалтын дараах гаж урлыг мэдээлэх үйл ажиллагаа бол дараах урсгалаар хийж гүйцэтгэх боломжтой. За үүнд бол дархлаажуулалтын дараах гаж урлыг илрүүлэх, мэдээлэх нь бол хамгийн анхан шатны гол үйл ажиллагааны нэг. За энэ илрүүлэх, мэдээлэх үүргийг бол вакцинжуулалтанд хамрагдаж байгаа хүн. За үүнд бол бага насны хүүхдүүдийн тухайд бол тэдгээрийн эцэг их, за мөн дархлаажуулалтанд оролцдог эмч сувилагч, эмзүүч зэрэг эмнэлгийн мэргэжилтнүүд бол анхны тохиолдлыг, сэжигтэй тохиолдлыг бол илрүүлэх үйл ажиллагааг хийдэг. За ингээд гаж тохиолдол гэж үзсэн тохиолдолд түүнийг нин даруй аймаг дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн рүү утсаар болон яралтай мэдээлэх шаардлагатай. За энэ төвийн мэргэжилтний гол үүрэг бол за гаж тохиолдлын мэдээллийг бүртгэх, за бусад төвүүд рүүгээ яралтай мэдээлэх, за танталт судалгааг хийх, за дархлаажуулалтын дараах гаж урвал дахин илэрхээс сэргийлэх зөвлөгөө боловсруулах, сургалт явуулах зэрэг үйл ажиллагаануудыг хийдэг. За мэдээлэгч маань аймаг нэгж дүүргийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилт мэдээлэхээс гадна за вакцины үйлдвэрлэгчд рүү хэрвээ боломжтой мэдж байгаа тохиолдолд мэдээлэх боломжтой үйлдвэрлэгч болон за тухайн вакциныг бүртгүүлсэн компани руу мэдээллийг явуулах шаардлагатай байдаг. За аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд мэдээллийг аваад за үндэсний дархлаажуулалтын төвд мэдээллийг яралтай дамжуулна. За энд төв бол танталт судалгааг явуулах, тохиолдлын менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
За зөвлөмж гаргах, зохицуулалтын арга, дүрм журм боловсруулах зэрэг үйл ажиллагаануудыг хийж гүйцэтгэнэ. За аймаг дүүргийн эрүүл мэндийн төв нь мэдээллийг вакцины бүртгэлийн асуудлыг хариуцж ажилладаг эрүүл мэндийн хөгжлийн төв болон эрүүл мэндийн яамд зайлшгүй мэдээлэх шаардлагатай ингэснээр бүртгэлийн асуудал оролцдог зохицуулалтын байгууллагууд бол улсын хэмжээнд вакцины бүртгэлтэй холбоотой гаж нөлөөний тохиолдолтой холбоотой зохицуулалтын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдгийг үйл ажиллагааг зохион байгуулдаг. За үүнээс гадна вакцинтай холбоотой үүссэн гаж уурлын мэдээний санг бүрдүүлэх, за үүнд вакцины гаж уурвал гэж мэдээлэгдсэн тохиолдол үнэхээр вакцинтай холбоотой эсэхийг шалтгаан хамгааллын үнэлгээг хийх ажлыг хариуцж хийдэг. За энэ үнэлгээ хийгээд үнэхээр гаж нөлөө мөн байгаа тохиолдолд бол мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага руу үндэсний дархлаажуулалтын төв бас мэдээллийг явуулж болно. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол олон улсын түвшинд уг вакцинтай холбоотой, гаж уурвалтай холбоотой ямар зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх вэ гэдгийг зохион байгуулна. За мөн мэдээллийн санд бүрдүүлэхэд тухайн мэдээллийг ашигладаг. За энэ вакцинтай холбоотой зохицуулалтын арга хэмжээ, ямар арга хэмжээ авсныг за бүртгэлийн асуудлыг хариуцсан зохицуулалтын байгууллагаас вакцины үйлдвэрлэгч болон бүртгүүлэгч байгууллага руу иргэн мэдээлэх бас үүрэгтэй байдаг. За тэгэхээр дархлаажуулалтын дараах гаж уурвалын тохиолдлуудыг ямар тохиолдлуудыг мэдээлэх вэ гэхээр за үүнд нэгдүгээр ноцтой гаж тохиолдлууд, шинээр хэрэглээнд нэвтэрсэн вакцины тохиолдол, за дархлаажуулалтын алдаанаас үүдэлтэй тохиолдол, за дархлаажуулалт хийснээс хойш 30 хоногийн хугацаанд илэрсэн шалтгаан тодорхойгүй ноцтой тохиолдлууд, за эцэг их болон олон нийтийн санаа зовоосон тохиолдлууд, за мэдээлэгч тохиолдлуудыг мэдээлнэ. За мэдээлэгч нь дархлаажуулалтын дараах гаж уурвалын шалтгаан хамгааллын үнэлгээг хийх шаардлагагүй бөгөөд шууд шуурхай мэдээлэх үүргийг гүйцэтгэнэ. За дархлаажуулалт нь нэг зэрэг олон хүнийг хамруулж хийгддэг учраас зохицуулалтын шуурхай арга хэмжээ шаардагддаг. За иймээс бол аль болох түргэн шуурхай байдлаар утсаар болон дархлаажуулалтын дараах гаж уурвалыг мэдээлэх хуудасаар зохиох байгууллагууд руу мэдээлдэг. За ямар дархлаажуулалтын дараах гаж уурвалын ямар тохиолдлуудыг зайлшгүй мэдээлэх шаардлагатай вэ гэдгийг энэ хөснөгтөн та бүхэнд харуулж байна. За дархлаажуулалтын дараа 24 цагийн хугацаанд илэрсэн дараах гаж тохиолдлуудыг зайлшгүй мэдээлэх шаардлагатай. Үүнд анафилакси төс дурвал, анафилакси зогсолтгүй 3 цагаас дээш уйлах, ухаангүй буюу хариу урвал буурах, шинж тэмдэг илэрсэн, за хордлогын шок үүссэн тохиолдлуудыг бол мэдээлнэ. За дархлаажуулалтаас хойш 5 хоногийн хугацаанд илэрсэн гаж тохиолдлуудаас бол хүнд хэлбэрийн хэсэг газрын урвал, үжил, тарилга хийсэн газар буглах хэлбэрээр илэрсэн тохиолдлуудыг мэдээлнэ. За 15 хоногийн хугацаанд илэрсэн тохиолдлуудаас таталт, халууралт таталт, энцефалопатийн тохиолдлуудыг зайлшгүй мэдээлнэ. За дархлаажуулалтын дараа 3 сарын хугацаанд дараа илэрсэн тохиолдлуудад бол цочмог сул саажил, бугалганы мэдрэлийн өрөвсөл, тромбоцитопени үүссэн тохиолдлуудыг мэдээлнэ. За дархлаажуулалтаас хойш 1-ээс 12 сарын хугацаанд илэрсэн тохиолдолд бол лимфаденит, дархмал сүрье, астит, остеомиелитийн тохиолдлуудыг мэдээлнэ. За хугацаа хамаарахгүйгээр дархлаажуулалттай холбоотой гэж үзсэн нас баралт, хүнд хэлбэрийн тодорхойгүй эмгэгүүдийг бүгдийг зайлшгүй мэдээлэх шаардлагатай байдаг. Анхаарал хандуулсанд баярлалаа.